Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүнийг ажлын хэсэг шалгаруулад байнгын хороогоор сонсгол хийгээд одоо энэ их хурлын танхимд орж ирж байна. Тэгээд яг энэ шүүхийн шинжилсэн хуулийн дагуу мерит зарчмаараа 7 сарын хугацаанд нээлттэй ил тод шалгаруулад дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна. Улс төр ороогүй мерит зарчмаараа шалгаад ирэхээр эмэгтэйчүүд гарч ирж байна. Эмэгтэй их хурлын гишүүний хувьд баяртай байгаагаа юуны өмнө хэлмээр байна. 2020 оны шүүхийн статистикаас үзэхэд жилдээ 90 орчим мянган хэрэг маргаан шүүхээр орж шийдэгддэм байна. Тэгэхээр нэг маргааны ард одоо 2 тал байгаа гэж хамгийн багаар бодоход л 200 мянга гаруй иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг. Энэ шүүхийн үйлчлэгээ чанартай байх нь мэдээж эхний ээлжинд одоо шүүхийн шудраг байдал, шүүхийн шийдвэрийн үндсэлтэй чанартай байдал зэргээс хамаарна. Гэхдээ үүний зэрэгцээ яг ард иргэдтэй нүүр тулж ажиллаж байгаа одоо шүүгчийн туслах, захиргааны ажилтнууд эдний одоо харилцаа үйлчилгээнээс бас шүүхийн үйлчилгээний одоо нэр хүнд чанар хамаарна гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ туслах, захиргааны ажилтнуудын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрвээ та одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болвол ямар ажил хийх вэ? Ямар санаачлагууд гаргах вэ гэдэг асуулт байна. Ер нь бол Монгол улсад нэг 520 хэдэн шүүгч ажиллаж байгаа. Тэрний ард нь одоо туслах энэ чиг үүрэгтэй ажлыг шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарганаар хийдэг. Нэг ойролцоогоор 1400 орчим ажилтнууд байдгийн байлаа Монгол улсын хэмжээнд. Тэгэхээр энэ хүмүүс бол үндсэндээ бол яг шүүхээр үйлчлээд эргэж байгаа хүмүүстэй нүүр тулан харьцаж өдөр тутам харьцаж ингэж одоо ажилтгаа. Учир нь одоо шүүгч нар бол хуулиараа хэргийн оролцогчийн аль нэг талтаа дангаараа бол уулзахыг хориглодог. За тэр утгаараа бас хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр одоо шүүхийн нүүр царай бол үндсэндээ л энэ хэдэн одоо ажилтнуудаас хамаарж байгаа юм. Цаашид энэ дээр бол тэгэхээр шүүхийн үйлчлэгийн чанарыг бол сайжруулахад бол энэ хүмүүсийн үйл ажиллагааг одоо чанаржуулаад магадгүй одоо зарим үйл ажиллагааг нь бүр одоо жишг байдлаар ингээ стандартжуулах. За тэгээд бид нар шүүгчийн сургалтанд маш их анхаарал хандуулдаг. Яг түүнтэй адилхан захиргааны ажилтнуудын сургалтанд мөн анхаарал хандуулах ёстой байлаа. За энэ практикийн шинжтэй энэ одоо сургалтуудыг бүр одоо тогтмолжуулаад хөтөлбөржүүлээд одоо ингэж явах ёстой гэж би үзэж байна.